Я би ингээд ажилласаа ирсэн. Одоо хэдүүлээ арьс арчилгаагаа хийцгээе. За би нүрээ гоож хүрээд ирлээ. За одоо ингээ хатаг. Би ер нь нүрийг өөрөөр нь хатах айгуу дуртай. Тэгэхгүй бол нөгөө нэг янз бүрийн ачруур бид нар арчдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нямбактер үрждэг гинэ. Тэгээ тэрнээс болоод бас арьс айгуу бохирдд юм байна. Тийм болохоор би ер нь арьсыг өөрөөр нь хатахыг илүүд үздэг. Тэгээд арьсаа хатангууд л өнөөдрийн арьс арчилгаа маш амархан явагдах учраас одоо ингээд арьсаа хатах хүлээч. За ингээд арьс маань ерөнхийдөө хатсан байна. За энэ хоолой гэсэн үгээрээ хатаагүй арьс маань бол хатчихлаа. Одоо хэдүүлээ падаа тавьцгаая. Энэ пад маань өстө гоё гэдэг. Оо бас л арчгаа мартчихлаа. За яах вэ? Бас л арчгаа мартчихлаа л да. Энэ маань одоо ингээд цэгэрсэн байгаа. Энэ нөгөө нилээ өрөвсөлтэй байсан юм элэ. Тэгээд байсан байлээ гэж би өөрөө ингээд айгүй гүн өрөвсөлдсөн. Тэгээд идэх гэж нилээ удаан цаг хугацаа авсан. Тэгээд окей, одоо нэгийг л навч. Одоо ганцхныг. Окей, одоо ганцхныг наагаад яг энэ дээр энийг яг энэ наач энэ хэсэг айгүй батгах шат байсан. За ингээд нэг 5 минут болчиход эргээд ороод ирчихье. За одоо ингээд болчихсон. Одоо хийх юм гээл хэдүүлээ. Энийг дурчин. Жохоо аваад хэл дурчээ. Би ер нь нөгөө нэг жоохон их юм боддог төрлийн хүн байхгүй юу? Ер нь бол айгүй бодоод тэгээд бодлосоо болоод өөрөө стресстэй байдаг. Гэл өнөөдөр ингээл гинт бодохгүй юу? Тэгэл хүн амтны хэлсэн үг мүү те. Ингээл дам яриа сонсоол байж ангад батхтай нүртэй бол те. Өстөн нэр өөрийгөө арчилдаггүй шинжтэй. Надад бол цэвэрхэн арьстай охтууд таалагддаг энэ төр гэл би зөндөө олоодаа сонссон заяа. Окей. Тэр хүний бодлоо тэр хүндээ зөв. Гэхдээ миний бодлоор нь штэ. Нүүрэн дээрх толбноос илүү сэтгэлийн толб гэдэг юм чи айгүй хэцүү байхгүй юу? Тэмцтэй манайхаа нүүрэн дээрх толб яах вэ? Янз бүрийн хэрэглээд арилгахч болж байна. Сэтгэлийн толбыг яаж арилгах вэ? Тэгээ би боддог байхгүй юу? Би өнөөдөр батгтай нүртэй байж болно. Өнөөдөр ингээ миний нүр ачсламж ингээ батг гардаг төрлөх байж болно. Гэхдээ одоо намайг хайрлах, надтай ингээд хамт байх хүн миний энэ батганы сорвиг хүртэл хайрладаг байгаасай. Тэгээд намайг одоо юу гэдэг нь батганы сорвихноор дүгнживэл тэр хүн миний хүн биш гэсэн үг. Надтай илүү их сурж хөгжий те. Хоёулаа хаа хүрэхээр тэр болтол явъя гэж хичээд зүтгэж чадчихвэл энэ нь надтай хамт байх хүн муу юм байна гэж ойлгох ёстой байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ерөөдөө ингээд батганыхаас өрнөөс ичдэг, цорвд нүүр дээр нь тогтсон түнээс ичдэг бол үгүй санаа зовох хэрэггүй. Хэрвээ хажууд байдаг хүн чинь чамаг тэрүүгээр чинь юу гэдэг нь чамд байгаа өөгөр чинь чамаг ингээд үгээр идэвдэвэл тэр чиний хүн биш л гэсэн. Яагаад чиний хүн биш вэ гэхээр чиний хүн хизэж чамайг илүү дутуу юм ярьж байгаа байдлаар чинь шүмжилдэг л аахгүй. Чиний хүн яадаг вэ гэхээр чиний хүн чамайг илүү сайн байгаасай, илүү мундаг байгаасай. Чамайг бүх алдаа дутагдaltaй чи хайрладаг. Тийм хүнийг олдлоо чи өөрийгөө хөгжүүл, өөртөө хайртай бай. Түүнээс нэг юм нүүрэн дээр гарсан батганы сорвноос болж эсвэл янз бүрийн сорвноос болж ичи санаа зовох зүйл ерөөсөө байхгүй.
чи бол хүн. Чамайг алдаа дутагдaltaа чинь нүрний чинь батхтай чинь хайрлах л хүн чухал гэж би боддог байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө манайхаа тэгээд өөртөө айгүй ихтэй байх хэрэгтэй. Хүн хүнийг үлэхдээ айгүй амархан үлддэг байхгүй юу. Тэгтээ үгүй л дээ. Хүн юу бодож, юу сэтгэж байгаа дотор нь орон мэдсэн юм шиг хүмүүс ярьдаг. Тэгтэл бидний дотор ямар их төсвөр төвчээр орж байгааг хэн ч мэддэг. Зүгээр л хүн гаднаас нь харж дүгнэх амар дуртай. Энийг л болж хэрэгтэй гэж би боддог байхгүй юу.